Энэ хоёр дарга би хойлоо мэдж байгаа. Зүгээр тодорхой хэрэгүүдийн тухай асуугаагүй. Ийм жишээ байна. За ингээд битүү хатуу байгаад тахаар иргэдийн төрд итгэх итгэл, шүүхэд итгэх итгэл бол их тийм скандалтай байна. Уучлаарай, Эрдэнэ бол гişүнэ. За хоёрдугаарт энх хамгаалан зандаа уу энх бол нарын хэрэг, эрүүгийн хэрэг, шүүн таслах ажиллагаа явагдаж байгаа хэрэг. Ийм тодорхой шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хэрэг учрал дээр шүүхийн хараа тус байдал нөлөөлөх шинжтэй үг, хэллэг, дүгнэлт өгөх ийм байр суурь өгөх нь үндсэн хуулиар хоройтой. Шүүхийн дохио хууль зааснаар хоройтой. За Эрдэнэ болдог шүү. За тэгэхээр гол нь бол бид нар 10 жилийн өмнө жишээлбэл одоо дээд шүүхийн шийдвэр ил тод байгаад тухайлбал одоо жишээ нь тухайн үед яригдчихсан нь Америк нэгдсэн улсын хуулийн сургуулиуд жишээлбэл дээд шүүхийн гаргасан тодорхой шийдвэр дээр аль шүүгч дэмжсэн дэмжээгүй тэгвэл яагаад дэмжсэн эсвэл яагаад дэмжээгүй гэдэг айгүй тодорхой анализ хийх боломжтой байсан. Тэр анализ хийх боломж олгосноороо бол олон нийтийн зөвхөн одоо нөгөө сошиалж явдаг ч гэдэг юм уу ил тод шүүх хурал явахаас илүүтэйгээр тухайн кейс дээр задлан шинжилгээ хийх боломжтой тод нээлттэй гардаг байсан. Энэ илүү сайн байхын хэрээр уг нь бол нөгөө шүүхэд итгэх итгэл, төрд итгэх итгэл бол их гардаг гэдгийг хэлэх гээд байгаа санаа нь. Яг гоо мэдээж бол нээлттэй болж байгаа. Одоо шүүх хурлуудыг ил тод цахимаар үзэж байгаа нь бол сайн хэрэг. Тэн дээр бас гол нь тэр нөгөө шийдвэр гаргахтаа тодорхой одоо шийдвэр сонгуулийн өмнө уламжил ёсороо зориг хэрэг гарч ирдэг. За сонгуулийн өмнө уламжил ёсороо улс төрчтэй холбоотой асуудлууд гарч ирдэг. Ингээл